Нэлээд энэ удаа тэмцээн үтсэн жижигхэн влог маягийн бичлэг хийсэн. Би суудлаа энэ хавьд авсан байсан. Тэгээд болох өдөр нь цаанаасаа догтлоод өөрөө 5 өнгөрөөгөө зэрсэн. Бэлэн болж 9гээд гэрээсээ гараад их алхалтаа эхлүүлсэн. Машингүй өдөр байсан болохоор ямар ч арга байхгүй надад алхахал сонголт байсан. Цаг агаар бол гоё тоол доосгоч гэсэн орой гоё дулаахан байсан. Би өөрөө нөгөө нэг скутер дугуй дээр унж чадахгүй болохоор ингээд явсан. Энийг хараад зүгдээд явчихсан. Тэгээл өсөж буугаал салхинд хүйтэн байх л та гэж бодж матал ганцаараа алхаж байхдаа юу ис бодох вэ? Тэгээд алхаж окгоос асуусан чинь зам нийлэх болохоор нь дэлгүүр түлээж агаад уулзаад ханд талхсан. Яг л үнэтэй юм. Нарны орой чаддаг юм. Тэгээд эцэст нь нэг юм ирсэн юм да. 10-аас эхэлнэ гэжээдэг үнэндээ 12-оос эхэлсэн за. Тэгээд дөрмийн дагуу мэдээж хийдгийм л тэн. Даанч нэг чожгүй би өөр юм цатаараад тэмбарг лахгүй юу гэж юм яриад хожигдуулсан. Тэгээд тоглосон. Нойлынхын хувьд бол гайгүй цэвэрхэн байсан. Яг уу цоожин л гажигтай эргүүлээд ах чинь харагдахгүй юмсан. Тэгээд энэ жах. Монгол улсын бабай дээжний тоглоомын хөгжлийг Уусаа байна гэж Хош баярлалаа. Эдгээр кастер Чард ирчээ. Тэгээд нэг завсраараа бид 3 бууж ирнэ. Буцаж ирээд тоглолтоо үзсэн яасан тийм. тодорсон халуун баяр өргөе. Ихний атсан 1000 тавьчихдээ. Гэтэ гэрээсээ гарахтаа л мэдрээд исэн л та яалтчгүй. Мэдэрдгэлээ. Тэмцээний хувьд октоос вовж ижи эрэгтэйгээс Монгол завраа авч дууссан. Тэгээд үг хэлэхдээ бусад багууд гадуурч байсан талаар дүрцсэн. Энд дээр хүмүүс хоёр тал болоод хэлдэг байсан. Миний хувьд бол Монголч руу дээрээ идэх нь IC-л анханасаа гарч ирээл бид нарт амар тасцсан. IC-г ер нь бол дэглэм багт ингээд амар үзэл яг гарч ирж байхад нь тэгсэн болохоор яг амар тасаад шинэ хүмүүс орж ирж байгаад нь дургуутаад байгаа юм болов уу гэж би бодсон. Яг хоо надад хоёулаа л мундаг организашн толгой ургууд гэж хардгаа. Үзэхэд яг ямар байсан талаар дүгнэлт хэлэх юм бол дуртай зүйлээ дуртай хүмүүстэйгээ уулзаж хөгжилтөний өдрийг азтан бол өнгөрүүлсэнгээд гой зүйлс басан болохоор сайхан л байсан. Харин яг суугаад үзэхэд хүзүү дийшээ удаа харахаар мэдээж чилнэ. Тэгээ дээрээс нь яг олуулаа бөөгнөрч яг гол нь ингээд сууж хахад агаарч уулагч нь хүргүйс юм уу? Миний хувьд л амар бөхчөндөө бүр толгойд байсан. Тэгээд дээрээс нь холоос ирэх хүмүүсийн юмсаа бодохгүй очиж яг машингүй өдөр яг ингээд амар хол болсон. Тэгээд тийшээгээ зөндөө алхсан. Болов аль манаас л ямар машинаар явах боломжгүй яг энэ удаа болохоор бүр ингээд сүхэнд хүм 104-өөс баруун 4 зам хүртэл хаадаг гэсэн чинь ингээд бүр тойроо таацсан болохоор хэцүүсэн. Тэгээл хүл амар өвдөл бусдаар хөрхөмсөн гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл үтсэнд баярлалаа. Хайртай шүү.